City Night шөнийн хөтөлбөртөө иргэн тавтамаар ирхэн үзэгчтэй бид дараагийнхаа зочдыг студидтэй суулгаад ярилцлага эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр дөнгөж сая үзэгч та бүхэн City Night нэвтрүүлгээр за дуучин Намунагийн шинэ бүтээлийг үзэж сонирхлаа. Харин дараагийн зочид маань үзэгчид маань ер нь бол хараад тааварлж байгаа ах гэж бодож байна. Яг юуны талаар ярилцах гэж байна? Юуг үзүүлэх гэж байна гэдэг. Манай UBS телевизийн кино дуу оруулалтын алба бол үнэхээр одоо олон жилийн түүхтэй хашир туршлагатай юм хамт олон байдаг. Тэгээд ер нь одоо дуу оруулагчид гэхээр манай үзэгчд бол ингээд сонирхдаг л да өөрөө ирэхгүй. Яг одоо бидний үзэж байгаа бидний одоо ингээд орой болгон шимтэн үздэг телевизээр үздэг тэр кинонуудад хэн дуу оруулдаг юм болоо. Ер нь одоо тэр одоо үзэх дуртай дүрийнх нь нарт ер нь хэн байж идэх юм болоо гэж сонирхдаг баг. Энэ асуултанд нь хариулт өгөх үүднээс бид хүндтэй 3 зочныг студидтэй урьж байна. Урьсан байгаа юм. Ингээд зочдоо та бүхэндээ танилцуулъя. Манай UBS телевизийн нэвтрүүлэгч, кино дуу оруулагч Оюун Цэцэг хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За мөн түүнчлэн манай UBS телевизийн кино дуу оруулагч Нямбаяр, за мөн Мөнгөн Цэцэг нар хүрэлцэн ирсэн байна. Үдшимэнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Үдшимэнд хүргэе. Арай мэнд хүргэе. За тэгэхээр UBS телевизээр маань маш олон гайхалтай дэлгэцийн уран бүтээлүүд хүрдэгэ. Энэ бүхэн бол одоо энэ гайхалтай хүмүүсийн дуу хоолойгоор амилж үзэгч та бүхэнд хүрдэг байгаа. Тэгэхээр би бас сая нэг зүйлийг бодлоо л да. Одоо ингээд FM сонсоод за хөтлөгч нь ямар хүн байгаа болоо гэд би ч гэсэн их боддог. Тэгээ яг тэрүүнтэй адилхан үзэгчд маань ч гэсэн одоо ингээд кино үзээд ямар хүмүүс дөө оруулдаг болоо нэг уулзах юмсан, харах юмсан, царайг нь харах юмсан гэж маш их боддог байх л та. Тэгээд энэ ч үднээсээ өнөөдөр бас одоо энэ 3 хүнээ бид зочноор урьсан байгаа юм аа. Ерөнхийдөө одоо дуу оруулаад хэдэн жил болж байгаа вэ? Хэр удаж байгаа вэ? Надаас зооч. Танаас. За эрхэм хүндэт үзэгчдээ энэ оройн мэндийг хүргэе. За би ч одоо 2001 оноос манай UBS телевизийн кино алба байгуулагдаад тэгээ байгуулагдах цагаас нь эхлээд л явсан да. За миний хувьд 2008 оноос Мөнгөн Цэцэгтээр бараг цогших орж ирсэн тий. Тэр радио телевизийн дээд сургуулийн нэг анги байхгүй. Тэгээд 2008 онд битээр хамт орж ирсэн тийм. 8 оноос хойш хэрч одоо 8 жил болох гэж байгаа. Тийм байна. Саяхан надаас нэг таксины жолооч асуусан юм л да. Яг надаас асуусан мэдэхгүй. Гэхдээ энэ одоо асуултыг дотроо боддог олон хүмүүст бас хариулт болоосаа гэж одоо тавьхан зүйтэй болов гэж бодож байна. Кинонд дуу оруулагчийг бэлтгэдэг сургууль гэж байдсан болов. Тэгээд энэ одоо мэрэгчлийг эзэмшиж байгаа хүмүүс маань ер нь одоо хэрхэн яаж бэлтгэгдэж гардаг юм бол төрөлхийн нөгөө нэг юм өвөрмөц дуу хоолойтой хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс одоо дуу оруулагч болох боломжтой байдаг юм болов. Яг кинонд дуу оруулагчийн сургууль мэрэгжил гэхээр одоохондоо л байхгүй тий. Яг жүжигчин мэрэгжилтэй хүмүүс тий. Кинонд дуу оруулагч жүжигчин хийгээд жүжигчин мэрэгчлэр суралцсан оюутнууд хүүхдүүд маань кинонд дуу оруулагч болох одоо боломжтой байхгүй юу? Жүжигчин мэрэгжлийг сонгох хэрэгтэй гэсэн. Одоо ерөнхийдөө бол тухайн дүрийг амьлуулж ин гэсэн үг шүү дээ, тийм ээ, дуу хоолойгоор. За бидний үед болохоор бас яг телевизийн нэвтрүүлэгчид өөрсдөө одоо дуу оруулдаг байсан л да. Телевизийн нэвтрүүлэгчид бүхий л одоо дүрсний цаанаас нэвтрүүлэг унших, тэгээд кинонд дуу оруулах, мөн тэрчлэн одоо закадраас тийм одоо текстүүдийг унших тийм үүрэг одоо хариуцлагатай тийм одоо мэргэжлийн хүмүүс байлаа л та. Тийм. Одоо та нар анзаарч санаж байгаа бол одоо манай Монголын үндэсний телевизийн одоо киноны ард одоо дүрсний цаанаас одоо манай танил дуу хоолойнууд одоо сонсогдгийг бас мэдж байгаа одоо Нарант ягч тийм ээ. Тэгээд Бямбаагч, нэвтрүүлэгч тэгээл цаадал бямб цагт гэх мэтчлэн манай нэвтрүүлэгчид бол одоо дуу оруулж ирсэн байдгийг. Одоо 2001 оноос хойш энэ мэргэжлэр ажиллаа гэхэд мэдээж тэрнээс хойш маш олон кинонд дуу оруулсан тодорхой. Тэгээд дуу оруулахын тулд мэдээж тэр киногоо одоо тэр олон ангит кино ах юм бол бүтнээр нь үзэх хэрэгтэй байх тийм үү. Тэгжиж одоо дүрдээ илүү орж тэрийг илүү ойлгодог байх гэж үзэж байна. Оюунагчийн хувьд ер нь нийт хэдэн кинонд дуу оруулсан бэ? Хэдэн кино үзчихээд байна гэсэн үг үү? Тэрийг одоо би өстө тоолж байсангүй мэдэхгүй байна. Тэгвэл дуу оруулж ирсэн киноноос тань хамгийн их сэтгэлд тань үлдсэн киног нэрлэеч гэх юм бол ямар киног нэрлэх вэ? За сэтгэлд үлдсэн олон кинонууд бий л дээ. Ялангуяа нөгөө олон хоног зууралцсан ч гэдэг юм уу тий. Олон хоног үргэлжилсэн гэдэг утгаараа одоо телевизийн сериал кинонууд бол одоо санаанд орж ийн л да. Ерөөхдөө. Жангуми Чоо хайтан.
Тийм. хамгийн түрүүнд орж ирж байгаа. Таныг одоо жишээлбэл Чаа хатантай адилхан гэж тухайн үед хүмүүс ярьдаг байсан шүү дээ. Та ер нь энэ дээр ер нь юу гэж бодож байна? Адилхан байсан уу? Ямар байсан бэ? Тийм. Чаа хатан гэдэг нэртэй л болсон байсан шүү дээ. Царай гэсэн адилхан гэж манайхан. Тэгээд кинонд доо оруулж хахад манайхан өөрсдөө хүртэл намайг харах гэж те доо оруулж байгааг нь харах гэж хурж ирж юуны цаанаас одоо үздэг л байсан л та. Тийм. Ер нь одоо яаж дуу оруулах юм болоо? За дуу оруулж байгаа жүжигчдийн маань нүүрний хувирал ямар байдаг юм болоо гэдэг бол маш сонирхолтой байдаг л да. Ингээд цаасаа бариад зогсож идэм болоо, сууж идэм болоо, яад юм бол гэж ерөөсө. Тэгээд энэ олон сонирхолтой асуултууд бидэнд төрдөг шиг үзэгчдэд бас маш сонирн байдаг байх гэж бодоод өнөөдөр одоо анхаа бит хоёрын зүгээс нэгэн одоо гуйлт гэх юм уу да нэг зүйлийг асуумаар байна л да. Одоо ингээд та бүхний хувьд бол мэрэгжлийн студид суугаад дуу оруулж байгаа. Харин бид бүхэн шууд нэвтрүүлгээ хүргэж байгаа энэ студиэс кинонд дуу оруулалт хийж болох болов уу? Тэр бол одоо тодорхой шаардлага хангах хэрэгтэй л дээ. Бид нарт эхлээд жигэвч хэрэгтэй. Дүрсээ харах монитор хэрэгтэй. Бас микрофон хэрэгтэй. Тийм. Тэгээд текст мэн хэрэгтэй. Хэрвээ тэр бүх зүйлийг бэлдсэн байвал яах вэ? Дуу оруулалт одоо манай үзэгчдэд гинтийн мэдээ барих боломжтой юу? За та ярил хэлээ. Юу ч бодчих юм бэ? Ямар хэцүү даадгар. Бид нар бас та бүхний өмнө дуу оруулж ирсэн үзэгчдийн сэтгэл тоногчсон тэр дөрүүдээс сонгож аваад текстийг нь одоо цаасан дээр буулгаад аваад ирсэн байгаа. Тэгээд дээрээс нь түрүү хэлсэн шүү дээ. Бүр бэлдээд. Тийм, түрүү хэлсэн би чихвч хэрэгтэй гэдэг. Тэгсэн чихвчээ бүгдийг нь бас энэ хойлын дэлгэцэн дээр гарчвал болж байна тий? Аний ч хөдөлмөрийн хүнд өгсөн. Ямар тань юм бэ? Яна одоо жоохон юм. Энийг тийм амар гэж битээ бодоорой. Одоо ингээд шууд ингээд уншдаг юм шиг ойлгож болохгүй шүү дээ. Тийм бол маш тийм дүрсээ харсан, киногоо үзсэн, тийм дүрээ хуваарлцсан, тийм байх тохиолдол. Тэр хөөрхөн байсан гэх кино байна. Эхнэрийн өрх байна тий. Тий, оюун цэцэг ихчийн хувьд бол нөгөө нэг Жангуми Чаа хатан их хатан Ёнсегийн дөрүүдийг дуу оруулж ирсэн. Тийм учраас бид нэр энэ аюулгүй ярьж байгаа чи үзчихсэн үү? Жангуми би ерөөсө давтах болгонд нь тэр үед одоо бараг 13 4 настай байсан уу да. Энэ кино чи өөрөө 2004 оны кино гэдэг чинь 12 жилийн өмнө гэж бодохоор одоо тэр киног уншина гэж бодохоор миний хувьд бол их төсөөлцөн санагдчихэж шүү яг үнэндээ. Нямбаяр ах мөнгөө ихч хоёрын хувьд бол одоо эхнэрийн өрх гэдэг уран сайхны кино бол үнэхээр Монголын үзэгчдийг байлдан дагуулж ирсэн. Манай мөнгөө ихчийн хувьд бол нөгөө нэг үнжээ тэгээд авах гэдэг нэг юм сонин хоолойтой байсан тий. Бас Минусва тий гэдээ явж ирсэн. Сүүлд болохоор тэр хөөрхөн байсан гэдэг Солонгосын олон эмэгтэй жүжигчнийхэн дөрөв. За тэгээд үзэгчд маань ерөөсөө одоо тэгсэн яд хүлээж байгаа яг одоо ямар хөө байдаг бол гэж нариулагч маань команд өгч чинь хамгийн ихний кино бол Жангун буюу оюун агчээс. Надад санаж байгаа юм. Байж би бэлдээд яаж. За энд дуу ирэх байгаа, киноны маань дуу ирэх байгаа. Тэнд дүрс гарна. Ерөнхийдөө бол яг студид байдгаас арай жоохон хүнд нөхцөлч гэсэн бас та бүхэн боломж үзээрэй. Үзэгчдэд яг бидний дуу оруулах процесс хэрхэн яаж, ямар мимикээр яаж хуурч, яаж дуу оруулах процессыг яг одоо хүргэх гэж байгаа юм байна шүү дээ. Үүнийг сонирхолтой юм даанч бэлтэж явчих. За дүрсэх үү те? За одоо найруулагч маань дүрс өгөх бах. Тэгээд үзэгч маань дэлгэцний анхаарлаа хандуулах төлөв авч үзээрэй. За тэгэхээр бэлэн нөө энэ ч тань дуулж байна. За бэлэн. Дэ Жангум. Тэмэл сайхан найзаасаа би орвсон та. Тэр бол миний амьдралдаа хийсэн хамгийн анхны лайлан шиг миний амьдралын хамгийн том тарчлал шанал байсан. Эрхэнтэйц. Уусайдын болохыг илчилж байцсан шийтгэх газар мэдүүлэг өгсөн юу хатан өгсөн бэ? Юу гинэ? Өгсөн гинэ? Тийм ээ. Хинэгэн хөнөөснөөс гарцаагүй. Юу өстой нэг ташид хэрэгтэй. Хэрэг явдал газар авч даамжирх юм бол уу сайд төдийгүй таны талын сайд нар хүртэл шахагдаж магадгүй болсон шүү дээ. Их хэргийн төлөө жижиг зүйлсийг ч золиослох хэрэгтэй. Эрхэнтэйц. За хэл. Таны сэтгэлийг чилээх юм их байгаагүй ойлгож байна. Гэхдээ энэ бүхнийг ингэж орхичих юм бол олон хүн дунд нь хэлмэгдэж орхин шүү дээ.
Манай удам ингээд сүрэх учиргүй. Тэгээд бүр надаар шүү. Надаар бодох хэрэгтэй. Ямар нэгэн бодож олох хэрэгтэй. Одоо яах вэ? Яавал тийм бэ? Уучлалгүй ч вэ. Би айгаад байна. Би үсрэхээс айгаад байна. Тэгвэл бид хоёр чамайг тасаад авъя гэхүү. Айх хэрэггүй. Бид хоёр тасаад авна. Өвдгөө гээд байхад та. Тэгвэл би үсэрлээ шүү. Тэг. 1 2 3. Дөчнэн дугаар анги төгсөв. UBS телевизийн дуучлал фестивалд 2004 он. За баярлалаа. Яг гэртээ үзэн сууж байгаа хүн болгон алгаа тарьж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр яг одоо ингээд сая бол оюунагчид бас маш хүнд даалгавар өгчлөө л дээ. Ерөөсө нэг хүний дүр бишээр сая баг 3 4 40 настай ч хүний 6 настай ч хүний 60 настай ч хүний гэдэг ингээд маш олон дүр өгчлээ. Хоолой ер нь яаж ингэж хувираад байна? Хүн болгоны хоолой ингэж хувирах чадвартай юу? Ерөнхийдөө дээж ангум гэдэл дандаа ордны хатан тэгээд л октод хүүхнүүд авгаанаар голдоо ийм кино шүү дээ. Тэгээд тэн дээр нь мэдээж маш олон эмэгтэй дүр гарч байгаа. Тэгээд тэр эмэгтэй дөрүүдийг одоо 3 эмэгтэй ороод 3 эрэгтэй л ордон шүү дээ манайхан чинь. Тэгэл 3 эмэгтэй тэр дөрүүдээ одоо 30 ч вэ, 40 ч вэ, 50 ч вэ тэр дөрүүдээ хувааж аваад тэгэл уншин л та. Тэгээ өөрөө өөртөө харьцах юм иймэрхүү одоо ийм хүндрэлтэй сценууд бол зөндөл байдаг тийм. Өөрсдөө ярилцаал хувааж авдаг. Тийм хуваагаал авдаг. Гэсэн мөртөө өөртөө л ярих тийм тохиолдлууд бол зөндөл байна л да. Тийм. Харилцан яриа хэрнээл нэг хүн яриад байна шүү дээ тийм. Яг киноноос та нар харж байгаа оюунагчи яг дуурсан дөрүүдийг түүгээд авсан байна. Тэгэхээр нөгөө яг ингэ. Мөнгөө ихчийн хувьд бол одоо Монголын телевизүүдээр цацагдж байгаа рекламуудын тал хувийг нь бараг уншсан гэж би бол өөртөө ихтэй хэлэндээ. Тэгээд талаас илүү уу? талаас бараг илүү те. Ерөөсөө ингээд бид нар хажууд нь ажилдаг болохоор мөнгөө ихчийн хоолой байна да гэдээ ингээд мэдээд байдаг. Тэгээд манай үзэгчд бас одоо мэдэж авах. Киноныхоо одоо оролтын үнэс мөнгөөгөөс бас нэг зүйл гойч л да. Одоо хамгийн хүмүүсийн сэтгэл ханагчсан хамгийн их явсан рекламны нэг хэсгээс явбал яаж. Зөндөө реклам байгаа шүү дээ. Ямар реклам уншуулах юм. За та бүхэнд ямар санаа байна? Нөгөө нэг кино үзээд юм уу нэвтрүүлэг үзээд байж хат нэг дундуур гардаг шторкон дээр гоё цай гэлгээд гардаг. Тэрийг би аягуулсан санаад байна л да. За тэгвэл би нэг ямар хэцүү. За Хьюсти зөвгийн бал дээр тааламжит мэдрэмж байгалийн амт. За. Үзэгчдэд ерөөсөө шууд бууж байгаа хаа реклам бол мэдээ харагдаж байгаа. Хьюстигийнхэн надтай холбоор байна. За одоо үргэлжлээд бүгдээрээ 2 Таня уран сайхны кино. Дахиад би юм уу? Хэсэг тэгээд тэрнээс дараас нь үргэлжлээд шууд тэр хөөрхөн байсан гэсэн 2 уран сайхны киног хүлээн авч үзсэн яа гэдэг чинь манай найруулагчаас цаанаас нь бэлдсэн бидэнд команд өгсөн. Өнөөдөр одоо зочин гэж нэвтрүүлгийн студид урьсан биш бүр зочтойас нэлээд толгомдоосон байна. За бэлэн үү? 2 Таня бол Орсын маш гайхалтай олон ангитай кино байсан. Ерөөсөө алдартай. Тийм. Гэр бүлэрээ сууж байгаа л Орсын ер нь бол нэлээд алдартай бас сериал байсан шүү дээ. Монголд ч гэсэн ер нь олон гэр бүлүүд суугаа салахгүй хүлээж үздэг те. Ер нь нэлээд шуугилсан сериал шүү. Одоо л оюунагчийн хоолойг сонсоод эргээл яг тэр үеийг тэр киног дурсаж байгаа. Өө энэ шар үстэй хүүхэн ястаа нэг муухай санаатай шүү гэл өөнөрөө нийлж сочоод яриад байдаг байсан. Тэгээд одоо удахгүй бас найруулагч маань хоёр бас оюунагч маань тэр дүрд тэр кинонд те хідэн дүрд яаж дуу оруулсан сонирхолтой байгаа ахaltaа үзэгчд маань. Надад ч сонирхолтой байна. Нэгдүгээр сувг үзүүлж байна. Амедиевын бүтээл. Гол дүрд Анна Сначкина. Наталья Рудова. Хэрэг Сафановнаар тоглолоо. 2 Таня. Чи яриад чирэггүй. Сонсохгүй. Витя, Витка, наша хүрээдэр. Харин чи Энгэр султай охин өсөгчхөд
наадах чинь үеэд их чих эр нөхрийг булааж байна. Би ч юмыг л гаргаад ир. Та нар энэ гэрийн босхийг дахиж алхахгүй гэж мэдээрэй. Гүйцээ хангалттай. Эцэст нь ингэж толгой цустаж байдаг. Гаалачгаа тохирох боломжийг хүний та нар ингэж хөөдчихлөө. Одоо өнгөрсөн. Наач хэнийг зурсан бэ? Энэ бол аав, энэ ээж, харин би. Гоё зурж. Энд игэр ахыг зурх хэрэгтэй юу? Үгүй, тэр энд илүүд нь та нар энд их гоё харагдаж байна. Гоё ахалтай. Ингэж наач. Ээж аав хоёр нь цуг амьдрахгүй байх тохиолдол байдаг юм л да. Харин Пёлкот Сэржиоши бидэнтэй хамт амьдарсан. Бүр ээжтэй нэг оронд унтсан гэж. Игэр ах тустай амьдрах уу эсвэл игэр ах аав хоёр солигдож явах юм уу? Чамаасгүй. Бүгд сайхан болно. Чамааг эндээс гаргаж авна. Тангараглаа. Бид хэрэгтэй бүхнийг хийн. 120 дугаар анги төгсөв. UBS телевизийн дуучлага студ 2008 он. За баярлалаа оюунэгчдээ маш их баярлалаа. Яг ингээд сая анзаараад би бас өмнө нөгөө дуу оруулалтыг ингэж ойроос харж байгааг юм л да. За дараагийн дүрсийг ерөнхийдөө найруулагч манаас тавьж байгаа шиг. Дараагийн дүрс аль кино вэ? Тэр хөөрхөн байсан. Дөнгөж сая UBS телевизийн бэлэгцээр гарсан тэр хөөрхөн байсан. Тэр хөөрхөн байсан. Намайг хөөрхөн болгоод өгөөч. Өдрийн хоолндоо юу идэх вэ? Хэн бэ? Би удирдлагын албаны дадлагжигч байна. Миний утсыг хадгалаагүй мүү? Юу? Байзаарай. Өөрөө их согтсон юм шиг байна. Солиотой орлогч дарга танд хэлэх зүйлээ хэлэхгүй бол өнөөш нь унтаж чадахгүй юм шиг байна. Тэгээд чам руу залглаа. Чам руу гинэ? Солиотой мохого чи намайг юм болгыг мэдгүй. Чи мэдвэл өстой очирдэн доо. Хөөе, дадлагжигчаа. Би Ким хийж юм байна. Тэгээд Би Ким хийж юм байна. Ким хийж. юу? Дахиад хэлээд. Сая юу гэх вэ? Жолооч нь хаана вэ? Жолооч нь яасан бэ? Хэн болоод юу гэдэг юм бэ? Одоо миний хэн болох нь чухал гэж юу? Жолооч би юм байд ямар байна гэж асууж байна. Орлогч захирлаа. Тэнийг юм уу? Яагаад машин антуураас суучихсан юм бэ? Осол гарсан бол яах вэ юм бэ? Окей. Та өөрөө зүгээр үү? Ингэж их бороо орж байхад яаж машина барьж ирсэн юм бэ? Та зүгээр үү? Юу хийгээд байгаа юм бэ? Наад нүд уруул чинь юу болчих вэ? Юу? Энийг бариад өгөл дөө. Би өвчтөн шүү дээ. Чи сая намайг үнсэн гэж бодоо юу? Үгүй ээ, тийм биш. Хим хэжнийг хувцсны шүүгэнд гаж донтой гэж бодсон чинь бас үнсэлцэх дуртай байж. Тийм биш ээ. Би яагаад нүдэ ансан юм бэ гэвэл Хайртай шүү хийж байна. би ч гэсэн чамд хайртай.
UBS телевизийн кино албанд хүрүүлв 2016 он. Ямар хэцүү. За тэгэхээр тэр хөөрхөн байсан олон ангид кино бол дөнгөж саяхан. За яг одоо гарч байгаа киноны өмнөхөн бас UBS телевизийн дэлгэцээр үзэгчдэд хүрсэн. Тэгээд яг одоо киноны гол дүрд байсан бүсгүйн ард хэн байсныг бас үзэгчид маань дөнгөж сая харлаа. Харин одоо үргэлжлүүлээд ямар кино сонглоо хаа? Ааха. За түрүүн бас бид нэр ямар ч бэлтгэлгүйгээр 3 дуу оруулагчаа кинонд дуу оруулахыг хүссэн. Тэгээд хэр хэцүү байваа одоо эн чинь яг тэр өөрхөн байсны хувьд бол саяхны кино учраас арай ойрхон байна. Оюунагчийн хувьд бол бараг л 12-3 жилийн өмнө дуу оруулж исэн урсахны кинонда одоо ингээд дуу оруулна гэдэг чинь бас хэцүү байсан байх та. Гэхдээ сая бол ямар ч алдаа харагдсангүй л дээ. Ингээд үзэж байхад яг л кино үзэж байгаа юм шиг гээл кинонда орлоо гэдэг шиг ингээд хараад гайхал байж байлаа. Тэгээ ерөнхийдөө бол хэцүү л юм л та. Юм байна уу? Энэ бүр ихнэрийн өрх бэлдсэн маа мэн тий. Тэр энэ бас бид нар чинь юм тухтай бас өөрсдийнхөө орчныг бүрдүүлж дуу оруулна л да. Яг ийм суудлаас тэгээд бие барилттай тэгээд бас ингээд сууч бас хэцүү байдаг юм байна тий. За одоо бүгдээ үргэлжлүүлээд эхнэрийн өрх гэдэг тухайн үедээ бас Монголын телевиз үзэгчдийг шуугуулж ирсэн. Тэр уран сайхны киноны хэсгээс үзүүлж дуу оруулалтыг сонирхъя гэж бодож байна. Тэгээд мөнгөн цэцэг жүжигчний хувьд бол энэ киноны бас гол дүрүүдийг дуу оруулсан. Тэгээд үзэгчид маань хэн тэнд дуу оруулж ирснийг яг одоо гарах тэр хэсгээс мэдэх боломжтой юм аа. Эхнэрийн өрх. Гэвч мань муу юм болох байхаа. Эсэм энд эргээд ирэх байх. Хевлээд хөр маань аавыгаа хамгаална үсттэй. Сайн байна уу? Намайг Мисуа гэдэг. Үнжээ. Ихчээ. Үнжээ яг юм бэ? Үнжээг бодвол их ганган хөөрх юм. Нүднийх нь харсан бас үнжээг их яг муу чихэн ч гэсэн би дандаа барьж унтдаг байсан чинь мэдгүй яадгийг би мэднэ. Үххийг хүсээд байгаа бол үхэн лээц. Гэхдээ би өөртөө чинь хамт нөгөө ертөнц рүү очихыг огтхонч хүсэхгүй байна. Дахиад миний нүдэнд өртөх хэрэггүй. Өөрийнхөө нөхрийг алдсандаа хорсож галзуурах шахаад байх шиг байна. Гэхдээ сайн бодох юм биш үү? Угаасаа өөр эмэгтэй ир байсан болохоор алдсан биш. Буцаагаад өгч байгаа хэрэг үсттэй. Үнжээ. Юу ч болоогүй. Намайг ямар их хайсан гэж санана. Яагаад тэнийг юм шиг тэр зэвэн хүүхэнд баригдаад явчихж байгаа юм бэ? Би зүгээрээ. Энээс ч хүнд хэцүү үеийг давсан юм шиг. Иймэрхүү юм данжрахгүй. Юу ээ? Яг хөгжим дуграад канжаахта өрмийн ордонд орох гэж байхад жарахаа чамаас болоод хэрчгдээ штэ. Хормоо хийхээр бодож байгаа бол авга имээ та сайн зүүдлээд байгаарай. Энэ номон дээр зүүдэлсэн зүүдэнд биелдэг гэсэн. Нэр юу? Үнэхээр сайн унтаад зүүдлээд байвал хормоо хийд юм уу? Тэгвэл хурдан орж үнжээг яахтаа хормоо хийж байгаа зүйдээ үргэлжлүүлнэ. Хот. Чи манай үнжээ мөн бидтэй. Манай үнжээ мөнтэй. Үнжээ яагаад одоо ирж байгаа юм бэ? 5 удаа унтаж гад ирнэ гэсэн байж яагаад одоо ирж байгаа? Би чамайг санаад ямар хүйсэн гэж. Авга. Уучлаарай. Удаан хугацаанд тантай уулзах чадаагүй. UBS телевизийн кино албанд хүрүүлв 2008 он.
За тэгэхээр эхнэрийн өрх кино бол 2008 онд UBS телевизээр үзэгчдийн хүртэл болж байсан гэдэг чинь бас л 6-7 жилийн өмнөх болчихжээ. Тэгээ тэрнээс хойш мэдээж бас киноныхаа текстийг одоо телевизээр гараагүй юм чи уншаагүй байсан баг. Сая ер нь уншаад тухайн үеийнхээ шууд сэтгэл рүү очив хэр хэцүү. Ерөнхийд нь гүйлгэж хараад бид нар нөгөө байнга текст уншдаг учраас бас нөгөө илүү хурдцтай л уншил л да. Тэгэл төрөн газ хараад гүйлгээл ерөнхийд дараалаа яг энэ хэсэг байна гэл тэгэл хараад. Гоё юм тий. Энд явж байхад та бүхний дуу хоолойгоор таних чи юу илээ нөгөө нэг сонссон танил хоолой байна гэх тохиолдол ер нь хэрэг байдгүй. Тийм тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тэгэл зарим нь болохоор нөгөө нэг яг дуу оруулдаг хүн ч юм уу те ийм одоо voice actress гэж мэдэхгүй дуу оруулагч жүжигчин гэж мэдэхгүй тэнгүүтээ ингээл урд нь уулзж байсан юм шиг санагдаад тах юм тантай. Би таныг таньдаг байлгүй юу илээ та хоёр хаана уулзлаа гэдэг ч юм уу те зүгээр ярилцаа зогсож байгаа. Нэг тийм дотнос сэтгэл төрд юм шиг байгаа. Орой болгон телевизээр гэртэн зочилдог болохоор. Тэгээ дуу хоолоороо Ганц нэг удаа асууж ирсэн. Нэг сонссон хоолойх ч юу. Юу хийдэг хүн бэ гэдэг. Нямбаяр ахыг нэг to be or not to be буюу оршихуй оршихуй шоу нэвтрүүлгийн нэг дундуурх цаг кадрыг уншдгаар нь бас хүмүүс ичнээ сайн таних болов гэж бодож байна. Оюуна ихч бол угаасаа л телевизээр өдөр болгон шахуул үзэгчдтэйгээ орой мэдээгээр уулзж байгаа юм нэвтрүүлэгч хүн. Дуу оруулагч одоо жүжигчний мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ? Одоо жүжигчин бол царай нь харагддаг учраас нэг л дүр товирдог байх. Миний бодлоор дуу оруулагч хүний хувьд бол маш олон дүрд зэрэг хөрөх боломжтой байдаг байх. Тэгэлгүй яг дуу оруулагч жүжигчин хүний одоо мэргэжлийн онцлог гэх юм бол нэг кино дуусгаад тийм нэг кино дуусаад нэг дүр дээр одоо ингээд дуу оруулаад дуусгаад ямар нэг тийм мэдрэмж ямар нэг тийм үлдэц үлдсэн байдаг. Тэгээд дараагийн кино эхлэхэд дахиад нэг өөр мэдрэмж авч яадаг. Тэгээд тэр кино дуусгаад дахиад нэг бас зүйл нэг л зүйл сэтгэлд үлдсэн байдаг тийм. Өөрөөр олон дүрдөө оруулдгаар онцлог юм уу та. Нэвтрүүлгийн маань жаргах цаг болсон байна. Үүнээс өмнө өнөөдөр та бүхэн ямар кинонд дуу оруулсан бэ гэдэг асуултыг асууя. За өнөөдөр чинь нөгөө миний 7 арын шин. Миний 7 оны даваа гаргаас эхлээд үзэгчдийн хүртэл болсон тийм. Бас үзэгчдийнхээ хүсэлтээр те гаргаараа гэдэг айгүй олон хүмүүс комент бичсэн байсан те. Тэгээд юу миний 7 арын шин гэж солонгосын олон ангид кино гарч байгаа. Тэгээд хүмүүс ч ихсэн үзэж байгаа юм шиг байлээ. Манай телевизч бас дан солонгос кино гаргаад идэггүй юм шүү дээ. Тийм. Анхалж бол одоо дээж ангум гэж үнэхээр алдартай энэ одоо монголчуудыг байлдан дагуулсан юм кино гарч одоо ерөөхдөө манай телевизэд анхаарлаа хандуулсан гэдэг болно шүү. Бас хүмүүсээ байлдан дагуулсан тийм киногаа. Тэгээд тэрнээс өмнө бол одоо Америкийн одоо яхаас ч буцахгүй эзэгтэй нар гэх олон ангид кино байгаа. Тэгээд Оросын одоо Хоёр Таня гэх мэтчлэн ерөөхдөө манайх олон орны сайн шилдэг төр кинонуудыг тий гаргадаг байгаа шүү тий. За баярлалаа. Тэгээд энэ үдэш бидний урилгыг хүлээн авч студийн маань зочны амирт өргөдсөн зочдоо талархсан сэтгэлээ илэрхийлээ. Одоо энэ чинь шөнийн 12 цаг болсон байна. Шинэ өдөр ирсэн байна. Тэгэхээр пүрэв гарагийн мэндийг бас хүргэе. 3 дугаар сарын 3-ны ийм сайхан өдөр бас ирсэн байна. Тэгээд зочдтой баярлалаа. Болгоомжтой хараарай замда. За баярлалаа. Танай нэвтрүүлгийн та нэвтрүүлгийн эхний дугаарт ингээд зочин болж оролцсондоо маш их баяртай. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Их үзэгчдээ тэгэхээр City Night шөнийн хөтөлбөр туун удахгүй Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа нэгэн залуутай холбогдож Америкт ер нь энэ 5 гаригийн шөнө хэдэн цаг болж байгаа бол тэнд ямар үйл явдал болж байгаа бол гэсэн сонирхолтой шууд ярилцлагыг Skype-аар дамжуулан хийх болно. За түүнээс гадна Cover Night булангаа хүргэх болно. Энэ булангаар бидний нэгэн сайн танил уран бүтээлч дуучин хүрэлцэн ирж та бүхэндээ сайхан уран бүтээлийг хүргэх болно. Ингээд харин үргэлжлүүлээд Gags гэж одоо бидний сайн мэддэг, ярьдаг одоо та бүхэнд баяр баясгалан нэмэх хөгжилтэй бичлэгүүдийг хүргье. Тэгээ эргээд студидээ уулзцгаая.